Өчигмийн төргийн үзэгчтэй. Бид үзэгч та бүхэндээ соёл урлагийн үн цэнийг илэрхийлэн илтгэх бүтээл тойруулууд түүний бэлэгдэл мөн чанарын талаар хүргэдэг билээ. Үүн дундаасаа үзэгч та бүхэндээ бид энэ удаад хүн бүрийн хүүхэд настай түлхүү холбоотой байсаар ирсэн нэгэн сэдвийг сонгож авсан юм. Энэ бол хүүхэлдэйн урлал. Ингээд хүүхэлдэйн урлалын бэлэгдэл мөн чанар хөгжил шинжилтийг хамтдаа харцгаая. Соёл иргэншлийн соёлт түүх, хүн төрөлхтний ухамсар сэтгэлгээ, хүүхэд багчуудын дуу хоолой, хүүхэлдэйн урлаг. Хорвоо ертөнцийн хүн оршин тогтнож эхэлсэн цагаасаа л ухамсар сэтгэлгээнийхээ тэрэл нарийн нандин бүхнийг урлагийн олон төрлөөр илэрхийлсээр ирсэн юм. Ингэхдээ улс үндэстэн бүрийн оршихуйн үн цэнийг хил соёл бус харин шашин шүтлэг анхлан нэгтгэж байсныг өнөөдөр олон баримтаар баттган харуулдаг юм. Тухайлбал өнөө цагт бидний нэрлэж зансан хүүхэлдэйн төрх загвараас эртний монголчуудын шашин шүтлэг, хүн байгалийн уялдаа холбоо тодор харагдана. Хүүхэлдэйн урлалын анхны тэр төрх загвар ер нь хизэнээс үүсэлтэй гэж үздэг юм. Тэгэхээр хүн төрөлхтөн үүснээс хойш одоо янз бүрийн байдлаар хөгжлөө шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрний одоо нэг хэсэг нь үл харахгүй л энэ хүүхэлдэй, тийм ээ. За хүүхэлдэй эхлээд бол гар урлал байлаа. Одоо өнөөдөр бол урлагийн түвшинд очисон байна. Их олон улсын одоо хүүхэлдэй бол өндөр түвшинд хөгжсөн. Япон, тийм ээ. Бидний одоо хөрш Оросын урлаг бол хүүхэлдэйн урлаг бол маш өндөр түвшинд хөгжсөн. Тэгэхээр одоо үүсэл гарал нь хаанаас юм бэ гэд хөөгөөд мөшгөөд явах юм бол яа харахгүй одоо нөгөө шүтлэгтэй холбоотой болоод эхэлж байгаа юм л да тий. Тэгэхээр яг шүтлэгт зориулсан тэр хүүхэд одоо хүний дүрстэй юм болгоныг хүүхэлдэйн тамруулж болох уугүй юу гэхлээр бас их осолтой. Яагаад гэвэл одоо энэгээр чи хүүхэд тоолохгүй тийм ээ. Тусгай ямар нэгэн цаг хугацаанд түүнийг ашиглаад тэгээд одоо тэрийг хураадагч байдаг юм уу, шатаадагч байдаг юм уу те, эсвэл далд хийдэг ч юм уу, иймэрхүү одоо маягаар л ашиглаж ирсэн байдаг. Яг хүүхэлдэйний зориултайгаар одоо хийж ирсэн ийм модон тоглоомууд бол 19-р зууны олдурууд бол байдаг те. Ном сум харавж байгаа, эсвэл одоо хатан ноён хоёр зэрэгцээ зогсож байгаа ч гэдэг юм уу. Одоо жинхэнэ хүүхдэд зориулсан те ийм олдурууд бол гарч ирдэг л те. Тухайн тэр үедээ тэр хүүхэлдэй маань ямар зориултаар хэрэглэгдэж ирсэн юм бэ гэдгээс шалтгаалаад өөр байгаа. Зан үйлдээ зориулагдж ирсэн юм уу? Үгүй бол одоо хүүхэд тоглоход зориулагдсан юм уу? Эсвэл одоо нас бараачийг дээд төрөлдөө эрэгтэй хүн байсан бол эмэгтэй хүн болохыг төсөөлүүдэд тэгж хийж ирсэн юм уу? Тэр бол таашгүй. Монгол оронд бол одоо яг хүүхэлдэйн талаар судлагдсан байдал бол нэлээхэн хомс байдаг. Яг хүүхэлдэй гэж юу юм бэ гэдгсэн тодорхойлтыг бол монгол хэлний тайлбар тойл дээр байхаас биш хараахан зөв тодорхойлсон тодорхойлтууд байдгүй. Тийм учраас бид нэр хүүхэлдэйг судалж явах явцад хүүхэлдэй бол олон талт шинжлэх ухааны огтлцол юм а гэдгийг бол ер нь хэлхийг одоо хүсэж байгаа. Хүүхэлдэй бол ийм байхгүй юу? Олон салбар руу задарч чаддаг урлаг байхгүй юу? Одоо тэгээд хэрэглээний урлаг бол задарч болж байна. Одоо шашин шүтлэгийн хэлбэрээр хадгалагдаж болж байна. Одоо хүүхдийн тоглоомны хэлбэрээр тоглогдож болж байна. Хүүхдийн киногоор хүнд хүрж болж байна. Бэлэг дурсгасан чиглэлээр одоо бие биендээ тий хамгийн хайртай дотны хүндээ хамгийн хайртай өөрийнхөө сэтгэл багтаж байгаа бүх юмаа шингээсэн юмаа өгөхийг хүсэж байна. Ингээд бодглохлоор зэрэг хүүхэлдэй бол аль олон салбар руу салж тарж болдог урлаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ёс заншил зан үйлийн холбогдлолтой хийж болох юм байна. Хүүхдэд зориулагдсан зөвлөж хийж болох юм байна. Хин хиндээ хайртай хүндээ бэлэглэх одоо ийм зүйлэрч нандин холбооны одоо үүсэл болчиход байгаа байхгүй юу. Манай улсад хүүхэлдэйн урлалын талаар судлагдсан зүйлс маш бага байдаг боловч судлаач урлаачд маань харин маш олон салбар руу хүүхэлдэй маань хөрвдгөө хэмээн ярьж байна. Тэгвэл хүүхэлдэйн урлал манай улсад эртний үүх түүхтэй маа гэдгийг батлах хамгийн том баримт бол археологийн олдвор лээ. Хүүхэлдэйн урлалыг дэлхийд дахинаа манай эртний өмнөх 300 жилийн тэртегээс үүсэлтэй гэж үздэг бол манай улс яг хэдийн үеэс гэдгийг тодорхойлох боломжгүй байсаар олон жилийг ардаа үзсэн. Тэгвэл 2014 онд Орхон аймгаас улдсан модон хүүхэлдэйн олдвор монголчууд хүүхэлдэйн урлалын нэн эртний уламжлалтай гэдгийг баттган харуулсан юм. Уг хүний дүрст модон сэлбэр нь 15-ыг харьцах нь 3.5 см-ийн хэмжээтэй бол судлаачид уг олдврыг он цагийн хувьд эртний Сиамбын нарт холбогдохыг онцлон тэмдэглэсэн байна.
Google-тэй урлаг бол хүн анх үүсээд итгэл үнэмшилтэй болсноос хойш үүссэн байх магадaltaй. Өнөөдөр хүмүүгийн археологийн олдроос 2108 ширхэг Google-тэй болтол. Хувцсны соёл, тэр биеийн анатомийн онцлог, тэр үсний соёл энэ төр Google-д хадгалж үлдсэн байна. Манай Монгол оронд бол 3 төрлийн археологийн олдвор одоогийн байдлаар олдож байгаа. За тэрний хамгийн ихнийх нь бол манай эртний 2 дугаар зуун буюу 2-оос 3 дугаар зуун буюу Сямбигийн үеийн айргийн гоцроос гарсан олдвор байдаг. Гурвалжаа ороотой байшинд тийм модон хүүхэлтэйг оршуулсан ийм олдвор байдаг. За энэ олдвор бол ерөнхийдөө бол тоногдсон одоо бунхан байсан учраас тэр олдвор маань одоо урууга харсан байдалтайгаар олдсон. Тэгэхээр энэ олдвор дээр бол бид хүний хэмжил зөв дээр судалгаа хийж үзсэн. Тэгэхээр хүний хэмжил зөв үндсэн төрхөд таарж байгаа боловч энэ бугайны үе одоо хүний хоёр дахь хэмжил зүйтэй таарж байгаа мөртлөө гар нь бол нэлээд урт байсан. Тэгэхээр тэр үеийн одоо хувцас идэл зүйлийг тэн дээр тусгасан байх магадлалтай гэж ингэж бас үзэж байгаа. Дараагийн олдвор нь бол Төв аймгийн Шаамар сумаас олдсон Шорон бомбор, Шорон довын ийм олдврууд үүдэг. Тэндээс хүн дүрстэй шавар болон модон биеийг гадуур нь хувцсаар ингэж ороосон ийм дүр дүрслэлүүд бас олдсон байдаг. За энэ олдврыг бол Орсын экспедиц буюу Бураев гэдэг ахлагчтай археологийн олдворч олсон байдаг. За Бураев болохоор одоо археологч юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүүхэлдээ бол Тан улсын үед хамаардаг буюу Уйгур Китаны үеийн булш бунхны олдвор. Тэгэхээр энийг бусдаас ялгагдах онцлог нь юу гэж хэлсэн бэ гэхээр тухайн тэр Тан улсаас олдж байгаа бусад олдврыг бодох юм бол эдгээр хүүхэлдээний дүр төрх нь арай монголжуу төрхтөө хийгдсэн байна гэж ингэж тодорхойлж бичсэн байдгаараа бусдаас онцлогтой. Тэгэхээр бидний энэ судалгааны ажилд бол түүхэн ийм хоёр баримт нотлохоо байгаа. Саяхан энэ 2025 онд Слинг аймгийн одоо Хүнүүгийн олдвоороос бас нэгэн олдвор олдсон байгаа. Гэхдээ тэрийг нийтэд дэлгэгдээгүй буюу судалгааны ажилд хамрагдаг байгаа юм. Монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжээ, уламжлалт сэтгэлгээ, Монгол ардын үлгэр домгийн дүр төрх өнөөдөр уран бүтээлчдийн уран сэтгэмжнээр тулгуурлагдан бүтээгдсээр байна. Ер нь одоо яг энэ хүний гоо зүй гэдэг юм уу сэтгэлгээний тэр төвшинг яг энэ хүүхэлдэйн урлалын бас энэ хөгжил дэвшилтэд ингээд зэрэгцүүлээд харах боломжтой юу? Боломжтой байлгүй яг одоо энэ хүүхэлдэйнээс ч айгүй их үлгэр жишээ авах шүү дээ. Одоо жишээлбэл Барби гэж нэг хүүхэлтэй гарлаа шүү дээ. Тэр Барбинаас ч одоо хүмүүс ямар их үлгэр авч байна тийм ээ. Тэр ч одоо үсээс ах тэр одоо хувцас ойлгох тэр бие бэлдраа хөгжүүлэхэд нэрт чинь одоо Барби бол нэлээд нөлөөлсөн гэж би одоо бодож байна. За бидний уралж байгаа энэ хүүхэлдээ бол ёс заншил, Монгол хувцсны түүх, соёл, за яг бодит байсан тэр зүйлээр нь маш судалгааны одоо өргөн хүрээнд хийжээж бидний үр хүүхэд одоо ирээдүйн хойч маань бидний ийм төрлийн хувцсыг одоо 19-р зуунд ч гэдэм үү 20-р зуунд хэрэгжилж байж вэ гэдгийг бүрэн мэдэх боломжтой. Хэрвээ судалгаагаа одоо буруу хийх ч юм уу буруу зөрүү хийх юм бол бидний үр хүүхдүүд маань тэр зүйлийг бас л буруу мэдээлэл аавна тий. Энийг одоо юугаар тодруулж хэлэх гэж байна вэ гэхээр би судалгааны ажил хийж байхдаа одоо Японы хүүхэлдэйн урлагийн талаар судалсан. Тэгэхээр Япон хүүхэлдээ бол яадаг вэ гэхээр уламжлалаа бүрэн ингээд тусгасан байдаг. Дээрэс нь яг тэр соёлынхоо өөрийн өвийг бусдад таниулахдаа судалгааны өндөр түвшинд хийгдсэн байдаг. За ингээд тэрийг яг хөр соёлын одоо харилцаагаар гадаад руу бэлэг дурсгалын чиглэлээр гаргадаг. За тэгээд эрийг Европт бол бүр японизм гэсэн бүрэн тийм урсгалыг бол бий болгосон байдаг. За тэгээд гаднаас бид нэр технологи оруулж ирнэ, орчин үеийн технологиудыг оруулж ирнэ тийм ээ. За тэгэхээр тэр орчин үеийн технологиг хэрхэн яаж нутагшуулах вэ гэдэг. Жишээлбэл Японд болохоор цагны механизмыг Европоос өөрөө соёлынхоо хүрээнд хүүхэлдэйг гаргачаад цагны механизмыг Японд оруулж ирээд каракури гэдэг хүүхэлдэйн дээрээ суурлуулад тэрийгэ бүр өөрийн болгож одоо хөдөлгөөнд тэр механизмын хамгийн анхны
тэр зүйлийг бүтээсэн байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн бас энэ түүхэн судалгаан дээрээсээ үндэслээд ч гэдэг юм одоогийн яг энэ орчин цагийнхаа хувцсны судалгаан дээр тулгуурлаад хувцсны чимэглэл, зүйлт, зүүсгэл гэх мэтлэнгээр эдгээр зүйлүүдийг бүрэн төгс судлаад тэр судалгааныхаа үндсэн дээр энэ хүүхэлдэйгээ цаашаа хөгжүүлээд явах юм бол илүү ач холбогдол өгнө гэж бодож байна. Монголд яг энэ хүүхэлдэйн урлагийг урлагийн түвшинд танин мэдүүлсэн, урлагийн түвшинд анхлан урлаж гэж гаргаж ирж исэн хүмүүс гэвэл яг хин бэ? Монголын хүүхэлдэй чинь сургалтад системтэй явагдаж эхэлсэн 1976 онд дүрслэх урлагийн дунд сургууль Google-тай Сүнэрийн анги гээд зөвлөлтийн 2 мэрэгчлэн багштай яг хүүхэлдэй гэдэг юм одоо юу гэдгийг яаж шийдгийг тэрийг заалгасан байхгүй юу. Тэгэхээр 80 онд одоо хүүхэлдэйн урлагчдын анхны анги нь одоо төгсөж гарсан байна. 11 хүүхдийн бүрэлдэхүүнтэй төгсөн. Манай Монгол багш нь Ядуун Сүрэнгаан Туяа гэж одоо мундаг багш байлаа. Ардын урлагтлаасаа илүү төлхөө заадаг байхгүй юу. Яагаад тэгэхээр Ядуун Сүрэнгаа ч өөрөө манай ардын урлагийн хамгийн том мастер шүү дээ. Тэгээд тэр Ядуун Сүрэнгаа бүтээлүүд, Өршнөгийн бүтээлүүд энэ төр харахад бол тэндээс тэр чигтэл Монгол үнэрчдэг байхгүй юу. Тэрүүгээр би их бахархдаг. Тэгээд дээр нөгөө манай зөвлөлтийн мэрэгчлэлтэн багш маань хүүхэлдэй гэдэг ямиг яаж амин уруулдаг юм бэ? Яаж хийдэг юм бэ? Яаж бүтээдэг юм бэ гэдэг талынх нь ямиг маш сайн зааж өгсөн баггүй юу. Тэгээд одоо миний хамгийн бахархдаг хүн бол одоо Ядуун Сүрэнгаа байна, Зан Озургаа байна. Туяа огш маань бол биднэрт бол их юм хэлж зааж өгсөн дөө. Биднэрт одоо сургасан, заасан, дархлаа үүсгэсэн юм ерөөсөө ямар нэг ямиг сэтгэл зүрхээрээ хийдэг. Яг тэр хийж байгаа юмд өмнөж байхыг суулгацсан байгаа байхгүй. Манай багш нар ч алт үеийн багш нар тийм л байсан. Тэгэхээр бид нар мөнгө үеийн болчих юм уу яах юм. Одоо анхны анги одоо төгснөөс хойш өнөөдрийг болтол ер нь яг энэ хүүхэлдэйн урлагийн энэ хөгжил ямар ахиц дэвшилтэй хэрхэн хувьсаа өөрчлөгдөж байна вэ? Анх одоо 80 онд төгсөж явахт чинь бид нэр будаг лак одоо тэгэл цавуу ийм 3 материалтай л байсан байхгүй. Одоо энэ хөгжлийнхаа манайх чинь 49 дэх жилээ дээр явж штэ 80 оноос хойш чинь. Тэгэл одоо сүүлдээ ингээл уран шаглаа хатгамал оруул ямар байх нь үндэсний одоо язгуур угсааны ямар байдгийг тэр Ядуун Сүрэнгаан бүтээлүүдээс байна, музейнүүдээр байна. Яг нөгөө ястан үндэст нь ямар байх вэ? Ямар юм эдэлж хэрглэж исэн байна. Тэгэл Монголын одоо энэ ястан үндэстэнгүүд чинь аюу тансаг штэ хэрэглээг нь ингээд судлаад үзэхэд дандаа ийм цэвэр одоо мөнгө алт тэгээ шүүр сувд. Өөртөө одоо бид нар бол алин ч даахааргүй юмнууд л эдэлж хэрглэж исэн байгаа байхгүй юу? Манай монголчуудын яг энэ хүүхэлдэйн урлагийн энэ хүүхэлдэйнүүдийн онцлогийг та бас юу гэж харддаг вэ? Хүүхэлдэйг бид нар ганцхан дарханд нь хамруулж болохгүй, сэлбэрт нь хамруулж болохгүй. Яагаад гэх юм бол маш олон янзын материалаар хийж болно, тийм ээ. Маш одоо гоёмсог, чимжтэй, аль болохоор л хүний одоо сайн сайхныг үзүүлэх гэсэн ийм л одоо урлаг болоод явж байгаа. Хүүхдийг хөгжүүлэх, орчноо таньж мэдхэд нь одоо зориулагдсан л гол зорилго нь. Яг сүүлийн үед бол одоо хүүхэлдэйн урлаг бол янз янзын замаар хөгжиж байгаа учраас дотор нь бол ерөнхийд нь 3 ангилж болохоор санагдаад байгаа юм тийм ээ. Нэгдүгээрт нь тоглоомын, хоёрдугаарт нь болохоор бэлэг дурсгалын, гуравдугаарт нь болохоор тайц дэлгэцэн гэж. Оюун ухаанд хүн төрөлхтний сэтгэлгээний цар хүрээг илэрхийлэн илтгэдэг урлагийн нэг төрөл бол яхаарахгүй хүүхэлдэйн урлал байна. Тэгэхээр яг энэ хүүхэлдэйн уран бүтээлчд маань бол өнөөдөр хамгийн сайхан, хамгийн гэгээлэг тийм ээ. Магадгүй өөрийн дотоод сэтгэлдээ бий болгосон тэр үлгэрийн баатраа өнөөдөр амьлуулдаг болов уу? Харин бусдын нүдэнд ам орж зүрх сэтгэлд мөнхрөн үлддэг бол газар бол хүүхэлдэйн театр. Тийм ч учраас хүүхэлдэйн урлагийн хөгжил шинжилгээг Монголын хүүхэлдэйн театрын тайзнаас тодоостоход харах боломжтой.
Соёл урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүүхэлдэйн олон төрөл нэгэн зэрэг нэгэн түүхийг амьлуулж эхэлсэн газар бол Монгол улсын хүүхэлдэйн театр. Байгуулагдсаныхаа эхний он жилүүдэд хуруун ба таягт хүүхэлдэйгээр голлон тоглож эхэлсэн тус театр нь өнөөдөр хүүхэлдэйн урлагийн олон хэлбэрийг тайснаар амьдруулдаг юм. Мэргэжлийн театрын хүүхэлдэйн нь болохоор анх одоо дундад зууны үеэс эсрэг мандалтын үеэс Европт одоо өргөн газар анх эхэлжсэн гудамжинд одоо алиалагч нар ч юм уу эсвэл өндөр урт модон дээр алхаж явдаг эдгээр энэ артист жүжигч нар маань нэг л өдөр гудамжинд ингээ модор хүүхэлдэй хийж ирээд гудамжинд одоо хүмүүсийг үзэгчдийг баясгаж явдаг байсан гэж ярьдаг л да. Яг үүнээс бол анх хүүхэлдэй одоо ялангуяа бээлийн хүүхэлдэй одоо бээлийн хүүхэлдэй бидний мэддэг одоо хуруунд ингэж хийгээд ингэж алхдаг. Одоогийн байдлаар их бол мэргэжлийн театрын нийт 6 төрлийн хүүхэлдэй байдаг л да. Тэгээ хамгийн анхдагч нь одоо бээлийн хуран хүүхэлдэй гэж. Цаашаа ирэх юм бол одоо таягтай хүүхэлдэй буюу арай жоохон хэцүү болж эхэлж байгаа. Гурав дахь нь болохоор одоо бүтэн биеэрээ яг ингээд бүтэн биеийнхээ пропорцийг авч үлдээд тэгээ бүх гар хөл үе мөж яг хүн яаж хөдлөн хүүхэлдэй бол яг л тэгж л хөдөлдөг. За тэгээ дөрөвт хүүхэлдэй нь болохоор дорноос л орж исэн гэж. Яг тийм нэг сүдэр хүүхэлдэй нь болохоор цагаан дэлгэсний өмнө ардаас нь гэрэл тусгаж агаад ийм хавтгай хүүхэлдэйнүүдийг ингэж хөдөлгснөөр тэр хөдөлгөөн маань өөрөө яг амьд харагдаж анх сүдэр хүүхэлдэй юм бол дорноос харалтай гэж үзсэн. Ингээд 4 болж байгаа. 5 6 дахь хүүхэлдэйд болохоор утсан хүүхэлдэй. Одоо бүх Европын тэр орнуудын хэлээр марионетка гэж хэлдэг л дээ. Утсан хүүхэлдэй нь болохоор одоо ингэ удирдах байгаа одоо хүүхэлдэй чинь жүжигч нь артист маань үзэгчтэй харагддаг. Хэнд ч харагддаг. Бид нар юу хардаг вэ гэхээр зөвхөн хүүхэлдэйг л авдаг. Тэр хүүхэлдэйний 2 гар 2 хөл толгоноос ойролцоогоор одоо 9-ээс 48 50 утас ингэ унжих боломжтой. Тэр утсуудыг ингэ дээрээс нь 2 гараараа 3 гараараа ингэ бүр 2 3 артистууд нийлж аваад нэг хүүхэлдэйг хөдөлгдөг ч юм уу. Энэ нь дотор 2 янз байдаг л да. Тулгуур төмөртөө таягтай тэгээ тулгуур төмөргөө. Ингээд нийт 6 мэргэжлийн хүүхэлдэй байдаг. За байцоо. Одоо нүдийг чинь сайхан зорчихно. Тэгээд л тайлан дээр гахад бэлэн боллоо доо. Би бол Эрлэх Баатар Одиссей гэдэл тоглондоо хоёулаа. Улс орнд яг л соёл урлагаар дагдаг л да. Гэтэл ингээд монголч өөрөө маш тийм өргөн соёл да. Нэгдүгээр 20-р ингээд дорн талдаа давмгаа явдаг мөртлөө өөрний Европын соёлууд бас их байдаг. Ялангуяа театр тал дээр. Тэгээ ингээд харахаар одоо миний сая нэрлсэн 6 мэргэжлийн одоо хүүхэлдэй зургуулаа одоо Монгол улсын хүүхлээ театрт тоглох боломжтой байдаг. Хүүхэлдэйний бүр деталь хамгийн жижиг предметүүд хүртэл хамгийн чухал үүргийг гүйцэтгэх байх боломжтой. Бүр ингээд механик оруулаад ирдэг л дээ бид нар толгойд нь жишээл ингэж хөдөлгдөг, ярддаг болгож эхэлнэ. Эсвэл 2 нүдээр ингэж анивчдаг, эсвэл баруун зүүн хардаг ч юм. Тийм удаа чихэн дээшээ доошоо хөдөлгөх ч юм. Энийг яг хийх явцдаа л бүх юмаа бүр бүдэнгийн бодоод тунгацсан байх шаардлагатай байдаг л да. Хүний сэтгэлгээ төсөөлөл гэдэг чинь бас хязгааргүй. Хийгээ явж байгаа дахиад юм гараад ирнэ төсөөлөд. Ингээ хийж илүү болчихсон гэл. Тэгэл энэ чинь тэгэл улам л гоё болгож байна л гэсэн үг. Хатан та яасан бэ ноён түмэн? хоёулаа энэ улсын хүүхэлдэйн театртаа байман олон жил одоо хүүхэд багчуудаа баясгаж байна да тийм ээ. Хэлээд юугүй ноён түмэн? Гэхдээ энэ Монгол улсын хүүхэлдэйн театр чинь байгуулагдаад аль хэдийн 78 жилийг үтсэн байх шүү дээ үгүй ээ. Харин тийм. Хоёулаа энэ 78 жилийн хугацаанд хичнээн олон хүүхэд баярлуулж хэр олон тоглолт хийсэн бол тоолоод башгүй үстэй ноён түмэн. Хэлээд юугүй. Та улсын хүүхэлдэйн театраа гэж. Ер нь энэ хүүхэлдэйн урлагч ер нь хөгшин гэж байдаггүй гэж байгаа шүү аа. Тэгэлгүй яах вэ ноён түмэн? Хүүхэлдэйн театр их минь хүүхдийн яашил гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Харин тийм. Хүүхэлдэйн. Та энэ Монголын хүүхэлдэйн театр гэдэг зүйлтэй анх яаж холбогдов? 2004 онд Ардын орон зохиол Лавгил авсангаа энэ театрын дарга байсан. Тэгээд анх энд ирж ажилд орсон.
Одоо нийтдээ та хэд орчим хүүхэлтэй орлсон бэ? За ер нь бол тоож байгаагүй. Гэхдээ манайх чинь нэг жилдээ 3-4 хүн бүтэл. Жижиг тайзны, том тайзны нэг 20 жил их чинь нэг жилдээ 3 их ямар ч 60-аад уран бүтээл дээр ажилласан баг. Хүүхэл нь бол нэг би сүүлд болох 500 гарсан гэж. Тэгэхээр энэ хүүхэлтэй бол манай сүүлд хийсэн жүжигүүдийн нэг урдаа ингээд ширээндээ бариад энэ одоо ширээнийг манайх энэ ширээний хүүхэл гэж нэрлэдэг байгаа. Тэгээд урдаа гараад ингээд тайзаа урдаа гарч жүжигчин нийл гараад байгаа. Энэ чинь жүжигчин бай тоглох учраас яаж хөдлөх вэ, хаана юу нь хөдлөх вэ, нүд ам нь хөдлөх вэ, яах вэ, тэрийг бүгдийг шийддэг байхгүй юу. Тэгээд ямар материалаар хийгдгээ сонгоно. Тэгээд ажлын зургийнхаа сонгосныхаа дараа юу энийг бол шивэхлээд баримлын шавраар энийг хийж байгаа. Тэгээд энэс хэв аваад хэвэндээ энэ цаасан шумлаа хийдэг байхгүй юу. Тэгээд цаасан шумлаа хийж энэ хоёр хэсэг хувааж хийчихэд нүд амгүй энэ хөлөө зур яаж хөдлөх вэ, тэрийг бүгд хийчихэд тэгээд ер нь гардаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нэг хүүхлийг хийхэд айгүй олон зураачин бид хэлсэндээ зураачин айгүй олон одоо мэрэгжил шаардлага хэрэгтэй байхгүй юу. Хүүхэлтийн хамгийн чухал одоо элемент нь хаана байдаг гэхээр толгойн хэсэгт байдаг л та. Яг л хүүхэлтийн одоо нүүр царай одоо ганц хүүхэлтэй ч юу жүжигчин хүний одоо ганц хоолоо олж идэх зүйл чинь нүүр царай типаж нь байж. Хүүхэлтэнд ч гэсэн үнэт л яг л дүр төрх донж зохиомж нь одоо яг нүүр царайнд байдаг. Тийм болохоор хүүхэлтийн мэдээж толгоон хэсэг бол хамгийн их зүйлийг агуулдаг байдаг. Марин хурж үжийн 3-4 хүүхэл хийсэн. Энэ болохоор таягт хүүхэлтэй төрөлд орно. Тэгээ энэ болохоор манай төгөлдөр ах манаас хамт хилцсэн. Энэ бас шуумлаар хийсэн. Нүд хөдлөн тэгээ гарын ингээд таягаар хөдлөн. Энэ болохоор бас адилхан мотор хийсэн байгаа. Одоо нэг гин хүүхлийг ингээд хийхэд бүтээхэд хэдий хэрэг хугацаа ордог вэ? Энэ жүжиг бол яг 3 сар хийсэн. Яг энэ баримлын болохоор яг би хийгээд шуумл өдөр одоо энэ юу тэгээ энэ гарын зорох тэгээ доторх техникийн үндсэн юуг ингээ хийж өгөөд энийг нэг хүүхлийг хийхэд 3-4 хүн тэгээ 3 сар ажилласан байгаа байхгүй. Энэ болохоор зөөлөн хүүхэлтэй орж байгаа. Алладин гэж жүжигийн бүжигчин охтууд. Тэгээ энэ дээр голцсон оёх шаардлагатай. Тэгээ нөө энийг л одоо яаж энийг хөдлөх үү гэдгээр боддог байхгүй хүүхлийгтэй. Одоо шийдвэл энийг дотоодлыг би бол юулуур хийдэж штэ. Юулуур хийсэн баг. Одоо энэ болохоор юулуураар хийгээд тэгээ ингээ холбогдсон байгаа байхгүй. Тэгээ энэ дүрс нь гарч. Манай хуучин хүүхэлтэй бол дашнаас тэгдэг байсан гэсэн. Хуучин нэг төмөр мөмөр ямар төмөр сайн уу. Одоо энэ таягны төмөрүүд чи хавар, бүрш мөрчи хавар. Тэгээ тэрийг олоход нэг яг тусгайлсан дэлгүүргүй учраас хүүхэлтэй болоочсон тэгэл энэ тентхийн юм хайгаал тэгэл тэндээс санаа аваад хийх болж болох бүх юм бол хийдэг байхгүй. Хамгийн гол нь хүүхэл маш хөнгөн байх хэрэгтэй. Хүнд бол ерөөсөө байж болохгүй маш хөнгөн байх хэрэгтэй. Тэгээ маш гоё уян зөөлөн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байхгүй. Одоо бол энийг хийгээ суухаар энэ ертөнцид орчдөг байхгүй. Ер нь зураач хүн чинь 6 суухаараа тэр ертөнцид ордог шиг би бол яг адилхан хүүхлийгээр яг тэр ертөнцид ороод цохолоо яриад тэгэл хүүхэлтэйгээ яриад тэгэл явчихдаг. Тэгэхээр нэг хэсэгтээ бол тэгэл тасарчдаг байхгүй. 10 жилийн дараа гэхэд тоглох боллоо шүү дээ. Тэгэхэд л энэ хүүхэл бэлэн байж байгаа шүү дээ, тий. Яг бэлэн байж байгаа. Чанарын хувьд. Тий. Одоо эвдэн хүүхэл заяг хэвдэн шүү дээ. Эвдэрсэн юусан наасан урагдсан. Нүд ам хөдлөхөө байсан тийм бариул хугарсан будын сэргийх мэргэх гээд бас байна. Тэгээ хүүхдийн юм чинь нэг тийм айгүй гоё юу яа тий.
гоё цаанаас бүтдэггүй тийм гоё сүнстэй. Бүр ямар ч саадгүй гоё бүтдэг. Тэр нэг гоё. Тэгээ яг жүжигээ тоглосны дараа хүүхдүүд энэ гоё инээж хөрөө байсаад те яг нөө жүжигтэй ороод уйлах үед нь уйлаад гомдох үед нь гомдоод инех үед нь ингээд баялах үед нь баялаад яг тэр үе аюу гоё тийм мэдрэмж авдаг байхгүй. Мэргэжлийн хүүхлийн театрын одоо жүжигчин гэдэг мэргэжил нь юугаараа давуу талтай гэдэг юм болохоо тайзан дээр хоёр амьдралыг зэрэг авч явдаг. Одоо жишээ өөрөө бол би жүжиглэж байна. Гэтэл хүүхэлтэй маань хажуугаар нь бас зэрэг амьдрах л өстой. Тэрэнд би дуу оруулж байна, хөдөлгөөн оруулж байна. Би тэрний донж төрөх одоо сэтгэл зүйн хувьд гэх юм уу бүх юмыг би тоглож үзүүлж байна. Тэгээ хүүхлийн театрын жүжигчин маань тайзан дээр хоёр зэрэг амьдралыг авч явдаг гэж. Бидний гац тавих хэвээр зорилго нь хүүхдүүд яавал ойлгохгүй. Яаж хийвэл хүүхдүүд ойлгодог болох уу, сонирхдаг болох уу, анхааралтай 40 минут суугаад жүжигээ үздэг болох вэ. Хүүхлийн театрын гол хүмүүсийн толгойд хамгийн түрүүл орж ирдэг ойлголтны энэ бол зүгээр л хүүхдүүдийн барьж тоглодог тоглоом, сувенир, эсвэл анимашн, хүүхлийн кино биш ээ уучлаарай. Та нар бүгд хажуугаар нь ташуу ойлгоод юм байна. Хүүхлийн театр гэдэг чинь бүр тусдаа хөгжсөн урлаг юм аа. Энэ нь болохоор бүх насныхан зориулагдсан байдаг. Мэдээж хүүхлийн жүжигүүдийн жанр нь бол нэмэх 3-3-аас дээш, 6-аас дээш гэж явдаг. Тусгай бэлдсэн хүүхлийн жүжигүүд байдаг мөртлөө яг очиод үзвэл мэдээж том хүн ч гэсэн очиод ухаарахаар жүжигөө үз дуусаад театраас гарахдаа бас юм бодоод гардаг. Тийм болохоор хүүхлийн театр бүх насныхан зориулсан. Сайн уу? Чамаа хин гэдгийг? Хан заяа. Ямар гоё нэртэй юм бэ? Чи ч хөөх юм аа. Чата намайг хардаа. Чи начиг ингэж чадах уу? Монголд яг энэ хүүхэлдэйн урлалаар илүү их ингэж мэрэгшиж байгаа. Тасралтгүй уран бүтээлээ тойрогж байгаа. Ер нь хэрэг уран бүтээлчтэй байна вэ? Энэ манай үзэсгэлэн бол анх дугаар үзэсгэлэн гэдэг нь онцлогтой. Яг гэвэл энэ хүүхэлдээ хийдэг, хүүхэлдээ ямар төрлөөр хийх нь хамаавахгүй бүх хүмүүсээ оруулах гэсэн зорилготой байгаа байхгүй юу. Тэгэхэд энд бол аюу олон одоо 25-6 уран бүтээлчийн бүтээлүүд ирсэн. Энэ дотор бол одоо жинхэнэ нөгөө задгаа сэтгэдэг, задгаа одоо бүр ингээ сэтгэлгээ нь ингээ хөгжсөн, өндөр түвшинд хүрсэн бүтээлүүд их олонноороо орж ирсэн. Тэр нь их бахархалтай байгаа. Яг гэвэл одоо энэ чинь энэ хүүхэлтэй урлагч яг цаг үеэ нийгмээ дагаа явж байгаа байхгүй юу? Нийгэм дээр ямар мас вэ? Яг тэрнийг дагж л энэ урлаг хөгждөг. Одоо социализмын үед бол ийм уран бүтээлч хүн бол өөрийнхөө дураар одоо ингэ задгаа сэтгэлгээтэй юм хийж болохгүй шүү дээ. Тэгвэл ямар нэг асуудалд орно тийм үү? Тийм болохоор яг л тэр системийнхаа дагуу л юм хийн. Одоо бол тийм юм байхгүй юм чинь яаж л сэтгэн тэр бол чөлөөтэй. Бол Япон, Солонгос, Хятад, Америк руу үзэсгэлэнгүүдээ гаргаж ирсэн. 6 төрлөөр одоо уран бүтээлийг хийдэг. Нэг нь бол худалдааны, мастер, фэшн доол, анимашн доол, гейм доол, сайбер доол гэдэг одоо нөгөө орчин үеийн маань ингээд хөгжөөд сайбер стил руу орж ийн тэ. Тэгэхээр бид нар ингээд өв соёлоо тэгээд өнөөдөр хадгалж авч үлдэх тэ орчин үеийг уялдуулах стан байна гэж харж байгаа. Миний хувьд бол энэ удаагийн үзэсгэлэндээ Хүүх Тэнгэрийн орны Хүүх халдсан морьтой Хүрл Эрдэнэ мангас гэдэг бүтээлээр оролцлоо. Тэгээ энэ маань өөрөө гейм доол модель загвар. Гейм доол модель загвар гэдэг нь тоглоомны контент модель. Ер нь бол бид нар үндэсний эм хэмжээний төслийг үндэсний хэмжээнд багаан системтэй нэлээ одоо төлөвлөгөөтэй зорилготой үе шаттай уг нь ингэж бүтээх хэрэгтэй. Бид ер нь бүгдээр л гадны контент дээр ч юм уу хүүхд багчуу те одоо шинэ Spider-Man, Iron Man дээр бүх итгэл үнэмшил өгсөн те тэрийгэ бүр ингээ өөрөө шүтэн бит болгоцсон. Тэгэхээр Монгол хүн Монгол шүтэнэ өөрснөө бүтээгээд өөрснөө түүнийгээ иргэшээвэл бидний одоо
гений хувьд, ухамсарын хувьд аюу их сэргэн. Тэгэхээр үндснийхээ брэнд буюу үндснийхээ одоо контентуудыг ер нь бол одоо дээдлж хүндэлж явах нь их зүг юм аа. Бидний нөө соёлын дархлаа тий. Тэгэхээр энэ олон улсад бид нар ондоо гэдгээ ойлгох ийм боломж нэгдэт байна. Уран бүтээлч хүмүүс бол давхар юм судлаач хүмүүс идэг шүү дээ. Тэгэхээр ер нь таны одоо уран бүтээлүүд хэдийн хугацаанд ер нь бий болдго юм бэ? Би бол чимэглэх урлаг одоо хатан ноён гэж хүүхэлдэйн дээр би төлхөө ажилладаг байхгүй юу? Цаг хугацаа их орно шүү дээ. За ингээд худалдааны бүтээлүүд бол гайгүй. Одоо нэг хос хүүхэлдэй хийя гэж бодход бол том жижигээс хамраад 7 хоногийн дотор бол гарч болно. Бүтээлийн чанартай бүр нэлээд хөдөлмөр шингэсэн, нэлээд чансаатай юм хийдэг гэвэл сар тэгэл жил мэлээр л ярина шүү дээ. Одоо энэ жишээ нэгтэл одоо энэ төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд нар төрийн бэлгэнд явах хүүхэлдэй энэ төр гэх юм бол нэг 5-6 сарын ажил ордог байхгүй юу? Монголын ерөнхийлөгчөөс өгсөн бэлэг гэхтэл одоо худалдааны юм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ болохоор бүхэл бүтэн Монгол улсыг төлөөлж байгаа. Монгол улсын тэр уран бүтээлч нарын сэтгэлгээний цар хүрээг илэрхийлж байгаа ийм зүйл одоо болчихж штэ. 2000 онд баха. Энэ гадаад яамнаас надад санал ирээд 56 улсын элчин сайдад бэлэг өгүүллээ. Монгол хатна ноёноо хийж өгөөч гэдэг. Тэгээд тэрэнд би 56 улсын элчин сайдын яамд гадаад яам явуулсан юм байна. Тэрнээс хойш нь болохоор Монгол хүүхэлдэй л өгмөр нь Монголыг л одоо харуулсан тийм ямар хүүхэлдэй байж болох вэ? Би тэгэл нөгөө хатан ноёноо сандал болгож байгаа юм чи. Одоо манай хатан ноён чинь одоо хамгийн брэнд нь хатан ноён чинь болохоор яадгийн гэхэлэр 1911 онд богдын зарилгаар хувцсыг бүр ингээ үйчилж зарлаг гаргасан байгаа юм чинь харт сард ийм хувцс өмснө, тайж угсаатан ийм хувцс өмснө, хаад ноёд болохоор иймийг өмснө. За тэгээд төрийн тэргүүн одоо богд жавсан дам хутагт их таг нь бол ийм хувцс өмснө. Энэ хувцсыг ард өмсөх болохгүй өмссөн бол одоо цээрлэлтэй энэ төр гэсэн бүр хувцсаар нь тэгээд зүүлчилсэн зарилгатай байсан байгаа байхгүй. Одоо би ингээл 49 дэх жилдээ энэ хүүхэлдэйтэй амьдралаа холбогдсон байна л гэхэд судлаагүй үлдсэн юм байгаа л байхгүй. Та бүгдийн хувьд одоо яг энэ дэлгэцэн уран бүтээл хийж байгаа уран бүтээлчд бас байна л да тийм ээ. Эдгээр хүмүүстэй ерөнхий хэрхэн хамтарч ажилладаг вэ? Хүүхэлдэйг хөдөлгөж ихэс нь бол одоо боролтын цаг цаагаад байгаа шүү дээ. Киноных чинь бас аюу тум салбар байхгүй юу? Жанр нь өөр, арга хийц нь өөр, боломж нь өөр байхгүй. Ер нь бол манайд бол бас хүүхэлдэйн кино гэж орч ирсэн шүү дээ тийм ээ. Зурган хүүхэлдэй жинхэнэ одоо хүүхэлдэй тоглуулдаг тийм. Тэгэхээр энд нөгөө үзмэрт юу шаазан заан гэж байж исэн бас одоо телевизийн уран бүтээлч Дашима, Мягмар эднэр гэдэг хүмүүс ч хүүхэлдэйн кинон дээр бол ажиллаж байсан. Боролтой хүү минь яваарай. Болцсон цагтаа ирээрээ. Бүлтгэхэр хүү минь бүүвэ бүүвэ. Боролтой хүү минь яваарай. Болцсон цагтаа ирээрээ. Бүлтгэхэр хүү минь бүүвэ бүүвэ. Үлгэрийн ертөнцөөр аялуулдаг боролтой хүү мэдэхгүй хүн үгүй үзээ. Боролтой хүү өвгөн арслан хоёр харилцах дэвтэр гэдэл хүн бүрийн сэтгэлд хүүхэлдэйн киног танин мэдүүлсэн хүүхэд бүрийн зүрхэнд хүүхэлдэйн баатруудыг тодоор амьдруулсан хүн бол зохиолч, найруулагч Мягмар юм. Түүн дундаа боролтой хүү бол Монголын анхны анимашны эхлэл, Монголын хүүхэлдэйн киноны сонгодог бүтээл үлээ.
хүүхдийн цагт ч бас биш юм аа. Нэгэн сарлагын тугал байж гинэ. Бас дахиад л намайг хэн гэдгийг мартцсан уу? Намайг тоодоо, чамайг пөөдөө. Чиний аав ээж чинь хаав? Мэдхгүй. За дүүнэ хүрээш. Та хоёр надад даах хэрэг чулууд өгч. Хариуд нь би мөсөн чихрүүг нөөл гэж мэд. Хүүхэлтэй маань уран бүтээлч авраланд эсвэл тайзан дээр байсан бол энийг хүүхэлтэй дэлгэцэн давчраа гэдэг санааг хизээ анх яаж төрвөө? Монгол улсын хүүхэлдэйн театр бол маш олон жилийн түүхтэй Монголын соёл урлагийн уун байгууллага. Тэгээд энэ театр бол 18 оноос эхлээд нэг юм кино хийн гэсэн зүйл яриад сургань гарч эхэлж ирсэн. Тэгээ ингэж явсараа 20 оны сүүлээр одоо шалгаруулалт болоод тэгээд тэр шалгаруулалт нь бол 18-ээс 20 production оролцсон. Тэрэн дээр нь яг би зохиолоо бүтнээр нь 6 утсанд буулгаад тритменттэй барьж очиад танилцуулсан чинь тэр кино хийх төсөлд бол шалгарсан байхгүй. Миний хувьд бол үхэлтэй ертөнц гэдэг бол цоо шин мэдхгүй гэсэн. Тэгээд нийтдээ бол 2021 оноос 25 хүртэл 4 жилийн хугацааг зарцуулсан. Маш нарийн бүтцтэй, механик бүтцтэй ихэр хийж тэгжиж хийдэг кино болохоор энэ аюу тийм хүн элементний кино юм бэл хийж бүтээхэд ер нь кино урлагийн түүхэнд папт мөвөд төрлийн 30-аад л бүрэн хэмжээний кино байдаг. Ердөө маш ховор. Манайх бол Азаас бол яг 2 дахь нь болж таарсан. Тестийнхаа зургийг аваад бид нэр цоолж нэг үзэнгүүтээ сэтгэлээр унсан байхгүй. Би яаж ийм юмар бүрэн хэмжээний кино хийх юм бэ? Тэгэд нэг өдөр Ларва гэдэг хөттэй хүүхэлтэй солонгос зүг хөхтүүд. Тэрэн дээр ердөө нэг 2 нүд байгаа ам баа бусдын үйлдэлүүдийг нусаараа хийж явах жишээ нэ тий. Тэгээ өнгөд тэрнтэй ингэж харьцуулга бодсон чинь миний хүүхэлтэй бол Монголын хамгийн мундаг хүүхэлтэй урлаачд ажилласан хүүхэлтэйнүүд байгаа байхгүй. Нүдэн анивч хөмсгөн дээш доош нүдлэн аманы ярин инээн уурлан за тэгээ дөрв мөч нүдлэн нэг дүр зориулаад 2 янзаар хүүхэлтийг бүтээж байгаа байхгүй. Зөвхөн одоо extreme close up зориулсан юу том хүүхэлтэй одоо ганц юм толгой бүтэн биеэрээ бас юм одоо wide баландар зориулсан. Гэдэг ч юм уу ингээд маш их хөдөлмөр болсон. Нийтдээ бол манай кино зураг авалт чинь 86 мэрэгчлэн оролцож орсон. Төгөлдөр гэдэг ах маань ер нь Монголын номер 1 яг хүүхэлтэй урлалын мастер гоо. Маа киноны одоо гол дүрүүдийн тэр дотоод техник ажиллагаа тийм нүд анивчдын чимдүүлж ажилласан. Модэлтэй тэр бүх зүйлийг ерөнхийдөө хийсэн. Дээр нь тэгээд дагалдах одоо манай үйлдвэрийн театрын амгаа байна. За тэгээд зураач хот гэх мэт маш олон 10 хүүхэлтэй урлаачд манай хүүхэлтэй. За нэг 9 сар орчим сууж бүх дүрүүдээ хийсэн баг шүү.
нэг тийм амар хөдөлмөр гаргаад том састаа хөдлөөд ингээд юм хийх гэж байгаа бол том юм дуурах хэвээр. Тэгээд 100 жилийн дараа яг байж ах сэдв. Яг тэгэхээр өнөөдрөөс 100 жилийн өмнө энэ кинон дээр хөндөгдөж байгаа сэдв яг байжсэн байхгүй. Одоо байгаа ийм сэдв учраас бас энэ л бас энэ дээр өндөр ач холбогдол өгж ажилласан. Зураг авалтын үед бол тэр хүүхэлдэйн театр 3 удаа дүүрсэн. Тэр санхүүгийн өрөмөрөөс чи хөөсний өрөө болцсон гэдэг. За тэгээд тэнд хийгдсэн тайзууд тэр зураг авч дуусангуудаа гаргаад дахиад шинэ тайзуудаа оруулж ирээд ингэ нэг тийм. Хүүхэлдэйн театр 3 удаа дүүрэн гэх бас хөдөлмөр орж байгаа шүү дээ. Тэрэн дээр гарч байгаа нэг юм хуцсны юм жимээ хүртэл гараар хийсэн л юм шүү дээ. Тэрхийг үсийг хүртэл театр дотор өөрсдөө тарьсан байхгүй. За тэгэл нөгөө туурайтай хүн бол 2 үлээр алхаа явж байгаа. Тэрэн дээр дуу оруулахад илүү хэлбэр. 4 туурайнд ингээд дуу оруулах. За тэгээд тэр хүс хүрэгдэх гингүүт чи бүр замбаргүй юм болж байгаа шүү дээ. Гэх мэтлэн тэгэл ер нь бол хийж үзээгүй зүйлүүд болгон даваа байсан. Бэрхшээл гэж бол би хэлэхгүй зүгээр давах хөстө даваа л гэж л. Пოდა бидээс гарч чадахгүй бол Энэ хорвоог өнөөдөр чинь яасан? Ачаад гэж өдөр вэ? Юу баатартай болох гол үзээд байгаа шүү дээ. Тэндээс сэтэл авдаг, тэгээд тэндээс урам авдаг, тэндээс харах юм хардаг, дуурайх юм дуурайдаг. Ийм баатартай болох нь үеийн л уран бүтээлч тийм өрөөдөл. Тэгээд Монголын кино папад кинотой болсон гэдэг нэг юм түүх нэгсэн. Энэ нь Азиас 2 дахь юм байна гэдэг бас нэг түүх бичлэгдсэн дээ. Бүтээлч бид нар маш их баярлалаа. Тэд болон махчаад нутгийн минь таалтай шатаах гэж байхаар мэдэгт. энэ сайхан тал газарт минь бэлтмийн чулуу байдаг. Ихээхаа би ууя. Тоодоо. Галан бөмбөг цохиулаад Шатсан нүүрс болчихсон байх байсан. Ээжээ, эт хоёр чадах болов уу? Өөрсдийн хүчийг баг гэж битгий голоорой. Эцсийн найдвар та хоёр шүү. Монгол минь гайхамшигын орн шүү. Хүүхэлдэйн урлалд мартаж болохгүй эдийг жаийг орхигдуулж болохгүй тийм одоо ёс уламжлал гэж ямар зилээ та хэлэхээр Сэтгэл зүрхэндээ энэ юу хадгалж, юуг таниулъя, юуг ойлгуулъя, юуг үлдээе гэж бодож энэ тэрэл гарч байгаа учраас тэрэнд бол хязгаарлах ямар ч боломж байхгүй. Одоо энэ хүүхэлд Монгол ардын үлгэр энэ төр байж штэ. Энэ үлгэр дээр гарч байгаа юмнууд ч манай хүүхэлдэйн урлагийн гол баатар, гол сэдвүүд болдог байхгүй юу? Одоо тэр үлгэрүүдийг уншдаг, тэр үлгэрийг сонсцсон хүүхдүүд бол заавал хүүхэлдээ сонирхно, заавал үзнэ. Яагаад гэвэл одоо өмнөд суксаага мэдэж авч जैन, Монгол гэдэг омогшлоо олж авч जैन, бүсээ ингээд чанга бүслэх өстой, малгаагаад ингээд тогтоогоод те ингээд уяад ингээд унгаахгүй байх ёстой ч гэдэг юм уу те ингээд гарынхаа одоо ханцууныхаа нударгаар ингээд гар хөлөө дулаацуулах ёстой ч гэдэг юм ингээд хувцснаасаа хүртэл ингээд хүмүүжлийн ач холбогдолтой ойлгоод ирж байгаа байхгүй юу. Одоо гутлынх нь хоншоор хүртэл эдэн байна гэдэг чинь газар ухахгүй, хорхоо шавж алахгүй, амтны амьд хөнөөл учруулахгүй энэ төргээл түүх нь бол зөндөө байна шүү дээ. Энэ түүхүүд чинь бүгд хүүхдүүдэд ингээл өвлөгдөд очих хэрэгтэй байхгүй юу. Ер нь яг энэ хүүхэлдэйн урлал таны хувьд ямар үнцэнтэй зүйл вэ? Та энэ хүүхэлдэйн урлалыг бас өөрийнхөө тодорхойлооч гэвэл юу гэж хэлэх вэ? Хүн хүүхдрүүлж хүүхдтэй хайртай л байдаг үстэй. Тэрнтэй адилхан бүтээл болгондоо урлаач хүн чинь хайртай байдаг байхгүй юу? Тэр чинь яагаад гэвэл өөрөөс нь бүх юм нь яг ингээл өөрийнх нь сэтгэл зүрх одоо бүр хөдөлмөр хүч бүх юмын чавхал гарч байгаа учраас яг өөрийнх нь хүүхдтэй адилхан байдгийг. Тэгэхээр урлаач хүн бол хүүхдтэндээ дэндүү хайртай байдаг. Ер нь бол хүүхэлдэйн урлагийн хөгжлийг бүтэн 50 жил болоо алдаагүй ирсэн байна гэж миний хувьд дүгнж байгаа. Хүүхэлдээ өөрийн гэсэн амьтаа, өөрийн гэсэн дүртэй, өөрийн гэсэн төрхтөө ингэж бүтээгддэг. Тэгэхээр хүүхэд байгаа газар л хүүхэлдээ байх л учиртай гэж бодож байна. Дор хаяж л одоо тэр хүний биеийн бүтцээс эхлээд за тэгээ хөдөлгөөнтэй хүүхэлдэйг л задлж үзчих магадгүй тийм ээ. Одоо уйлдаг, нүдэн амьдаг эднэр хүүхэлдээ гараад ирэх юм бэл энэ одоо ямар учраас ийм хөдөлгөөнүүдийг хийгээд энэ эднэр гэх тийм ээ. Тэгэхээр хүүхэлдээ гэдэг нь ерөөсөө маш их ач холбогдолтой. Хүүхдийг бага наснаас нь үлгэрийн баатарт дурлуулж бид нар чадчихна. Үлгэр туртай болгож чинь сэтгэн бодох чадвар, дөрүүдийг хайрлах чадвар, дүрд хайртай болж чинь, үлгэрийн баатаруудад хайртай болж чинь бүр багаас нь бид нар хүүхдийг ерөөхдөө соён гээгэрүүлэх үүрэгтэй гэж
тэр бодож явдаг л та. Одоо бид бол нүүдэлж ард түмэн тэгэхээр малын айр шир, үүснээс одоо адууны дээс сүүлс, сарлагын сав гэх мэт материалуудаа ашигладаг. Тэгэхээр нөгөө амин чанартай материал гэдэг бол нэг юм амин чанар одоо бүтээлд шингэдэг гэсэн үг. Тэгэхээр бүтээлийг бүтээдэг бол манай Google-д уран бүтээлчнэр бол бүтээлийг төрүүлдэг гэж хэлмээр байна. Хүүхэлдэйн энгийн мэт харагдавч хүүхэд багчуудын дотоод сэтгэлийн тэрэл нууцлаг ертөнцийн үүдийг нээж өгч байдаг. Тиймээс тэрэл гэгээлэг нууцлаг ертөнцид нь бид урлагийн үн цэнийг эдгээр хүүхэлдэйн баатруудаар дамжуулан хүргэх учиртай болов. Урлагаар дамжуулан эх оронч үзэл, ёс уламжлалыг ирээдүйд өвлүүлэн үлдээж байна. Монголын хүүхэлдэйнүүдийн ур хийц, хуйг дуулга, өмсгөл зүүсгэл бүр түүн дээр урлагцсан хээ угалзнаас ч монголчуудын язгуур сэтгэлгээ, шашин философийн үзэл, урлагийн нарийн мэдрэмж, урлагын ухааны эртний ёс заншил тодор харагдана. Соёл иргэншлийн соёл түүхийг өртөөлөн ирсэн хүүхэлдэйн урлал эх орны минь баясгаланд ирээдүй өхөөрдөн мөрсөн минь мөнхийн найзууллаа. Монголын хүүхэлдэйнүүдийн үүсэл хөгжил, ёс заншил, утга агуулга, бэлэгдэл, мөн чанар, хөгжил цэцэглэлтийг үзэгч олон та бүхэндээ хүргэлээ.